71 Аяа миний амт нөхөд пархан ууландах заман хэмээх газрын ариун дагшин орчинд надтай хийсэн гэрээгээ эргэн санагтун. Дээдийн чуулганыхан мөнхийн хотынхныг би гэрчээ болгосон ажгүй. Гэтэл эдгөө тэр гэрээнд үнж хүмүүний нэгэхэн ч олсонгүй. Бардам сэхүүн эсрэгүү зүрүү зандаа автаж эрхэм тэр гэрээг игнэх зүрхнээсээ улмөргүй зайлуулсан гарцаагүй. Гэвч би үүнийг мэдсэн хэвнээ бусдад илчилгүй хүлээсээр 72 Аяа миний зарц чи бол бас үн цэнийн зэвсгийн дарханд үл мэдэгдэх хойн дотроо нууцлагдсан сайтрахад таагдсан уран илт дугаа адил билээ. Би гэсэн үзэл хүсэл шунлынхаа хойнаас сугаран гарч хурц гэрэл татуулан гялцаж гайхамшигт үн цэнээ газар дэрхий тунхагл. 72 Аяа миний амт нөхөд чи бол бас миний ариуслын тэнгэрт гисэн өдрийн тиймээс газрын сүдэрт ариулж гэрлээн буалд. Үүлэн чандаас гялзан гарч юм бүхнийг амьдралын өнгөөр чимэглэхийн тулд хайхрамжууд зангийн нэмргөө хуутав. 74 Аяа бардамлын үрс та нар зуурдын эрх мэдлийн төлөө миний яндашгүй иргэшээлийг үл тоомсорлон энэ дэлхийн эрэмэрэн өмсөглөөр өөрийгөө гоёж түүгээрээ сайрахсан биш үү? Гой сайхнаараа андгаалъя. Хамаг амтныг би ганцхан өнгийн тоосон асар дээр цуглуулж гагцгүй бүхий л өнгийг ариусгах миний өнгийг сонгосныг чинь үлдээж бусдынхан зүсэн бүрийн өнгийг арчин айлах болно. 75 Аяа хайхрамжууназга зангийн үс төр зүрийн иргэшээл бүүдүр түүгээр бүү баясан цэнг та нар бол модны мөчөр дээр ямар санаа зовх юмгүй цоглогж иргэж байгаа шуулга адил бөгөө. Үхэл гэдэг анчин гинэт харин газар шороороо. Түүнийг түлхэн унгааж яруу аялган уран бий гоёмсог өнгнөөс нь улмөр үлдээлгүй тоос болно замхардаг үлгөө. Тиймээс дур хүслийн болов та нар анхаарч хав. 76 Аяа миний шивгчний үр эдүгээ хүртэл өдөр дэмжийг үг хэлээр өгдөг байсан бол өнөө ажил үсээр өгөх боллоо. Хүн бүхэн ариун цагаан ажил үс бүтээх ёстой. Учир нь үгээр амлахыг хэн чадах боловч ариун цагаан үс бүтээхийг зөвхөн миний хайрч чанар л мэд чадах. Ажил үсээр онцгойрохыг зүрх сэтгэлээрээ чармай. Энэ хүү ариун гэрэл илгээлттэй та нар бид инхүү зөвлөнөм. 77 Аяа шударгасны үр шүндэл энэ цагаар үхэлгүй мөнхийн гоо үзэгсэн тэр бээр үнэн чанарын маргад эрдний өндөрлгөөс садратул монтахад нисэн ирж туйлын ихээр шандан үлсэн. Дээд тэнгэрийн жуулган болоод хормостын өмнө оршин суугчид түүнийг өргөдөн даган үлжээ. Уйлсны учрыг лавлахгүй дор тэр бээр хэлрүү би зарилгийг даган үнэн чанарынхаа уулан дээр хүлээ сууж байлаа. Гэтэл замбуулангийн хүмүүсээс үнэн чанарын ангилын үнрийг юр үнэрлэж мэдсэнгүй. Тэгээд буцаад дуудагдсан тул эргээд явахыг завдтал ариун гэгэний хідэн тагтаа газрын нохтын саварт хоригдон шаналж байхыг харсан юм. Тэр үед тэнгэрийн дагн нүүрэндээ гэлүүргүй гэрэл туяа цацруулан шидэт өргөөнөөс яарвчлан гарч ирэн тэдний алдрыг асууваас нэгээс нь бусдынхын нэрийг түүнд хэлв. Гуйж шаардахт нь тэр алдрын ихний өсгийг дурдангууд хормостын оршин суугчид алдрын өргөөнөөс тэвдэн гарч ирэв. Нэрнийх нь хоёр дахь үсгийг хэлбэл тэд бүгд нэг нэггүй газар сүгдэн өнөв. Яг тэр үед дотоод дагшин бунхнаас одоо болсон цааш нь хэрэггүй гэхтүү хоодод уулдав. Үнэн хүү бид тэдний ямар хэрэг үйлдсэн одоо ч үйлцээр байгаа гэрчлэн мэднэ. 78 Аяа миний шивгчнэр энэрэн өшөөгчийн амнаас тэнгэрлэг нууцсан аршааныг хүртэж тэнгэрлэг айлдварын үрийн туянаас сэтсэн мэрэгэн ухааны өдрийн одны тод гайхамшиг харагтун. Миний тэнгэрлэг сэтсэн ухааны үрийг зүрхнийхээ ариун хөрсөн суулгаж үл эргэл зэгтгэлийн аршаанаар ундаалan чингвэ сэтгэл зүрхний чинь ариун дагшин хотод эрдэм мэдлэг сэтсэн ухааны хэлхий цэцэг дэлбэлэн цэцгэлмэн. 79 Аяа дур хүслийн үр хэдий болол чи дур хүслийнхээ ертөнцид дүүлэх юм бэ? Чамайг ад шулмын дурх шохоорлын нутгаар бас харин эрдний шидэт ариун гэгээн чанарын ертөнцөөр нисэн дүүлэх хэмээн би чамд жигүүр заяасан болов.
Миний хоодоо хэрчээсэ гэсэндээ бас харин миний хилэн харавсыг самнаасаа гэсэндээ чамд би сам өгсөн болоо. Най аяа миний зарц. Та нар миний цэцэрлэгт ургасан модод мөнийн учир өөрсдөө болон бусдад ашиг шим хайрлах сайн сайхан гайхамшиг үр жимсээ өгөх ёстой. Аяа ухаарлыг олагч хүмүүсээ. Хүн бүхэн ямарваа нэгэн ур ухаан ажил мэргэжил эзэмших үүрэгтэй. Чухам үүндэл баян байхын зоршино. Учир нь альвагийн үр дүн арга замаас шалтгаалдаг бөгөөд Бурхны аврал өршөөл чамайг хангалттай тэтгэнэ. Үр жимсээ өгдгөө мод зөвхөн төршил болж ирсэн төршил болохгүй юу? 81. Аяа миний зарц. Хамгийн дорд хүмүүс бол газар дэлхий дээр үр шимээ хайрладгүй тэр хүмүүс мөн. Эдгээр хүмүүс нь үнэндээ өхөксдийн тонд ордог. Үгүй ээ. Бурхны мэлмий залхуун хорог ямар ч үн цэнэгүй амьд хүмүүсээс талий гашнаар илүүтэй сойрхотыг олдог болоо. 82. Аяа миний зарц хамгийн эрхэм хүмүүс болбоос өөрийг ажил хөдөлмөрөөр амь залгуулж олсон хөрөнгөө бүх ертөнцийн эзэн Бурхныг хайрлсан хайрынхаа төлөө өөрсдөө болон төрөл өргөстөө зарцуулж байгаа хүмүүс мөн. Үгийн утга төгсөлд өвдсаар баримтгалсан Эрдэнийн гайхамшиг төгс дахин хайрт эзний гой сайхны гэрлийг цацруулах мэт. Бурхны сүр жавхлан өршөөл буйнаар тунхаглагдан аваа. Аяа анд нөхөд буян уйлдэж, учир тайлагдаж, нотлогоо бүрдэж гэрч тогтоогдсныг би баталсахгүй. Энэ дэлхийн хүсэл шунлаас тусгаарлахын замд хичээл зүтгэлж нь хэр зэрэг тодорхойг үздсэв. Тэнгэр тулан газар дээр аж төрөгч чамд ч болон олон бүхэнд Бурхны авралын хүү төгс бүрднэ. Орчлонгийн эзэн Бурхнаа олон бүгдээр магтана.